шинэхэн ээжийн Glow Up Journal тавтай морил. Би яагаад энэ бичлэгийг хийх болсон бэ гэхээр би Glow Up хийхээр шийдсэн. Oh my god! Wow! Өмнө би өөрийгөө танилцуулъя. Майк Басан чимэг гэдэг 7 сарын өмнө ээж болсон. Яаж Glow Up хийх вэ гэдгийг энэ зөвхөн миний туршлагаар миний судалж олсноор их зүйл байгаа. Тэгээд Glow Up to-do list-ийг бүгдээрээ хамт чеклэх байгаа. Жагсаалтын номер 1 жингийн хасах. Жимсэн болохын өмнө 58 кг байсан. Төрхийнхөө өмнө жингээ үүсгэхэд 93 кг. Одоогийн байгаа жим маань 80 кг. Яагаад ингэж жинэмсэн бэ гэхээр би дэлхий дээр ганцаархнаа жирэмсэн юм шиг ажиллаж манай нөхөр манай гэрийнхэн бүгд л намайг амар эрхлүүлээд жирэмсэн эмэгтэйг ерөөсө тарган гэж хардаггүй гэд тэгээ би өөрийгөө сул тавьсан байгаа. Тэгээд би 35 кг нэмэж төрсөн. Ийм амар таргална гэж бодоагүй. Тэгээд төрөөд л турчих юм чин гэж би ботсон. 35 кг нэмсэн байгаа болохоор нуруу маш их хөвдөөд хожуугийн хордлого өгөөд эмнэлэг 7 хоногийн өмнө хэвтсэн. Энэ болохоор яг төрхийн өмнөх өдөр. Төрөх болсон чинь би сэдэлт хийлгээд анхны төрөгч болохоор өөрөөр нь төрүүлнэ гэд 3 удаа сэдэлт хийлгсэн боловч миний самны амсар 5 уруу нэгдсэн байсан. Би кесар хагалгаар төрсөн. Төрсний дараа болохоор би бүс ерөөсөө зүгөөгүй. Бүс зүгөөгүй болохоор миний гид сайн агшаагүй. Тэр би ихний Glow Up-аараа жингийн хасах шийдвэр гаргасан. Спиннingт явахаар болсон. Одоо тэг зүгээр ч турахгүй шагналтай хамгийн их жин хасан сая төгрөгийн шагналтай тэмцээнд би орохоор болсон. Надтай хамт Glow Up хийж миний Glow Up-ыг сонирхож байвал subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.